Сайн байцгаана уу залуусаа. Өнөөдөр бид байгууллагын амин сүнс болсон мэдээллийн системийн төрлүүдийн талаар үзэх болно. Та бидний өдөр тутам ашигладаг аппликейшн, банкны гүйлгээ, онлайн дэлгүүрийн цаана яг ямар системүүд ажилладаг вэ? Хамтдаа сонирхцгаая. Бүртгэл боловсруулах систем буюу TPS. Энэ бол байгууллагын секунд тутам дах бүх гүйлгээ, үйл ажиллагааг алдаагүй бүртгэдэг хамгийн анхан шатны систем юм. Төсөөлөд үзтээ. Томоохон дэлгүүрийн мянган борлуулалтыг гараар бүртгэх боломжгүй. Харин TPS систем секунд хүрэхгүй хугацаанд баркодыг уншиж, үнийг тооцсон агуулгын үлдэгдлийг шинчилж байдаг. Үүний гол онцлог нь маш их өгөгдлийг хурдан бөгөөд найдвартай боловсруулах чадвар юм. Дараагийн шат бол ажлын байрны систем буюу OAS. Энэ нь ажилтан бүрийн өдөр тутмын бичих цаас төлөвлөгөөний ажлыг автоматжуулах зорилготой. Бидний сайн мэдэх Microsoft Office-ийн програмууд, email харилцаа, цахим хуанлын зэрэг нь бүгд үүнд хамаарна. Бид мэдээллийг хэдхэн секундэд боловсруулж, дамжуулж байна. Энэ бол ажлын бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлдэг үл үзэгдэгч туслагч юм. Дараагийн шат бол MIS буюу удирдлага мэдээллийн систем. Энэ систем нь TPS-ээс ирсэн өгөгдлийг нэгтгэж, менежерүүдэд тайлан хэлбэрээр хүргэдэг. MIS нь өнгөрсөн сард юу болсон бэ гэдэг асуултад хариулт өгдөг. Харин илүү ихтэй асуудлыг шийдэхэд шийдвэр гаргалтыг дэмжих систем буюу DSS туслана. Энэ систем нь янз бүрийн хувилбаруудыг тооцоолж, хэрвээ ингэвэл яах вэ гэсэн асуултад хариулдаг. Байгууллагын дээд удирдлагуудад зориулсан AIS систем. Энэ систем нь байгууллагын ерөнхий төлөв байдал болон гадаад орчны мэдээллийг маш товч өгөөд ойлгомжтой харуулдаг. Мөн орчин үед шинжээч систем буюу expert systems хүчээ авч байна. Энэ нь хүний мэдлэгийг компьютер дээр загварчилж, нарийн мэргэжлийн зөвлөгөө өгдөг AI суурилсан систем юм. За, одоо TPS системийг бодит жишээн дээр тайлбарлая. Таныг дэлгүүрт бараа авахад юу болдог вэ? Касчин барааны баркодыг уншуулна. Энэ үед системд ундаа нэг ширхэг 2500 төгрөг гэсэн өгөгдөл орно. Дараа нь систем агуулгын үлдэгдлээс нэг ширхгийг хасаж, нийт төлөх дүнгийг тооцоолно. Энэхүү гүйлгээнд дэлгүүрийн төв мэдээллийн санд 2025 оны 12 дугаар сарын 3 ба 11 цагт зарагдсан гэж хадгалагдана. Төгсгөлд нь танд нөтийн баримт хэвлэгдэж ирнэ. Энэ бол TPS системийн үр дүн юм. Бүртгэл боловсруулах систем нь бизнес бүрийн суур өгөгдлийг бүрдүүлж байдаг. Эдгээр системгүйгээр орчин үеийн дэлхийг төсөөлөх аргагүй юм. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.